Эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн онцлог зочин ярилцлагын нэвтрүүлгийг хэлж байна. За манай өнөөдрийн зочноор улсын их хурлын дарга Нэм усрын Учрал оролцож байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. За мөн үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо Сэргээ мандуулсны өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Нийт үзэгчдээ үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо Сэргээ мандуулсны түүхтэй мэндийг өргөн дэвшүүлье. Юуны өмнө бол энэ оныхоо улс төрийн нөхцөл байдлыг нэг тавьж дүгнээд ярих зүйтэй гэж бодож байна. Энэ жил бас өмнөх жилүүдийн харьцуулбал улс төрийн хүрээнд олон үйл явдал өрнөсөн ийм жил байлаа. За таны хувьд бас яг энэ үйл явдлын дунд нь тий одоо гол ройл нь гэх юм ингэж явлаа. Нөгөө талдаа Монгол Ардын нам дотор бас олон үйл явдал өрнөд. За эцсийн мөчөд одоо ингээд Монгол Ардын намын дарга, улсын их хурлын дарга гэхэд ийм өндөр албан тушаалд очлоо. За энэ улс төрийн нөхцөл байдлыг таны хувьд бас юу гэж дүгнэж байна те эндээ соёл яриад. За Монгол Ардын нам бол одоо 104 жилийн түүхтэй нам. Тэгэхээр бид нар бол 20 дугаар зууныхаа бас түүхийг төдийлөн ярьдгүй. За 13 дугаар зууны түүхийг ярьдаг мөртлөө 20 дугаар зууны одоо түүхийн талаар ойлголт ялангуяа бас залуу үеийнхэнд маань тийм ч бас танил биш. Тэгэхээр 20 дугаар зууны түүх бол за Монгол улсыг нийцсэн үндэсний байгууллагад гишүүнээр элсүүлсэн энэ аж үйлдвэржилт, энэ хүнсний хувьсгал, атрын аян, за дэлхийд дахинд улс их орныхоо одоо тусгаар тогтнол бүрийн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн эдрээ төвхтөө үйл явцууд, за мэдээж одоо 1990 онд зах зээлч одоо шилжсэн, за 92 оны шинэ үндсэн хууль гээд энэ 20 дугаар зууны түүх бол одоо бүхэлдээ манай одоо улсын хувьд хөгжил дэвшлийн бүтээн байгуулалтын ийм одоо бас 100 өнгөрсөн. Тэгэхээр энэ одоо 20 дугаар зууны түүхийн одоо нухчаанд бол Монгол Ардын нам одоо үеийн удирдлагууд бол одоо сорилт бэрхшээлүүдийг давж туулж улс их орныхоо одоо хөгжил цэцэглэлтийн төлөө томоохон олон шийдвэрийг гаргаж за өнөөдрийн одоо Монгол улсыг бидэнд одоо өвлүүлэн үлдээсэн ийм л одоо цаг түүхийг бид нэр туулсан байна. Тэгэхээр энэ цаг хугацаанд бол аливаа зүйл бол дандаа дардан байгаагүй. Дотоод одоо тэмцэл, үл ойлголцлууд, за олон улсын геополитикийн асуудлууд гээд маш олон л одоо сорилтуудад тулгарч ирсэн. За ялангуяа одоо Монгол Ардын намын хувьд бол бид нэр одоо дотооддоо үл ойлголцох, за одоо асуудлыг бол олон мургулж үзлээр асуудалд хандах гээд ийм байр суурьуд бол их олон тохиож исэн. Их хурлаар батлагдсан байгаа засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны одоо хөтөлбөрийг өөрөө бас тухайн үед оюун ерөнхий сайдын үед бас ахалж ажилласан хүний хувьд энэ засгийн газрын бодлого үйл ажиллагааг ололт амжилтыг нь илүү баталгаажуулах, за алдаа оноогийн дахиж одоо гаргахгүй байх талд нь бол анхаарах ийм л одоо утгаараа төрийн ажлын залгамж чанар гэдэг утгаараа одоо зандан шатар ерөнхий сайдын бас засагт тэргүүн шийдвэр сайдын одоо албыг хашлаа. Тэгээд энэ хугацаанд бол яг энэ 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр өөрөө 5 жил тутамд батлагддаг Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн чиглэлдээ уялдах ёстой. Тэгээд энэ утгаараа бас эдийн засгийн хөгжлийн сайдын хувьар энэ 5 жилийн чиглэлийг бас боловсруулж батлуулсны хувьд за эдгээр одоо бодлогын баримтчүүдийн уялдааг хангах чиглэлээр төрийн ажлын залгамжийг бол аваад одоо явах юм одоо үүргийг бол намын их хурлаас бол хүлээсэн. За парламент ч гэсэн одоо 126 гишүүнтэй болсон. 126 гишүүнтэй парламент бол 5 одоо улс төрийн нам эвслээс бүрдэж байна. Тэгэхээр энэ нам эвслүүдийн сонгуул дэвшүүлсэн хөтөлбөрийн тодорхой зорилтуудыг бол их хурл баталсан энэ засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр шингээсэн. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол их хурл өөрөө хяналт тавьж хариуцлага нэхэж ажиллах ийм бол үүрэгтэй. За мөн одоо эрх баригч намын даргын хуваарч гэсэн намынхаа мөрийн хөтөлбөрийг одоо биелүүлэхийг дээрэс нь мөрийн хөтөлбөр дээр орхигдсон байгаа заалтуудыг эргэж сануулгах ажлыг бол эрх баригч намын даргын хувьд хийх хэрэгтэй. Тэгээ энэ одоо өнгөрсөн цаг хугацаанд бол бид нар эдгээр одоо дотоод тэмцэл, за дотоод одоо үйл ойлголцлын үр дүнд бол цаашаа энэ 31-р их хурлаараа яаж ажиллах вэ гэдэг санал эрүүл шүүмжүүдийг бол намын их хурлын төлөөлөгч нар ч гэсэн хангалттай сайн илэрхийллээ. Ард түмний зүгээс ч гэсэн эрүүл одоо шүүмжүүдийг илэрхийлж байсан. Тэгэхээр тэр ард түмний одоо санал шүүмжүүдийг тусгасан. Дээрээс нь намын их хурл төлөөлөгчөө сонгогдсон тэр төлөөлөгчдийнхөө тэр шүүмжүүдийг бид нар бодитоор хүлээж авч
одоо шүүмжлэл эрхцүүлэх чадвар гэдэгтэй одоо үүн дээр үндэслээд цаашаа одоо ямар бодлого баримтлах уу гэдэг чиглэлээр бол намын их хурал зохион байгуулагдсан. Тэгээд эдгээр энэ цаг хугацааны дараа бол намын их хурлын нэв нэгдэл шийдэл хөгжил за шудраг өсийг бэхжүүлэх манай дөрөвд бол заасан шудраг өсөө бэхжүүлэх энэ авилгатай зэмцэх хэлтод байх за мөн шийдлийг эрэлхийлсэн хүний эрхийг дээдлсэн за эрх чөлөөний төлөө одоо гол бодлого үйл ажиллагаагаа явуулах ийм одоо шинжлэх үйл хэрэгэл одоо энэ 31-р их хурлын дараа бий боллоо гэж одоо бас харж байгаа. Хэрхэн одоо бодлого шийдвэрийг зөвхөн албан тасалгааны цонхоор биш амьдрал дунд ор 60 түмнийхээ дунд ор шийдэхүүгээд ийм эргэцүүлсэн он жил юм уу да гэж дүгнжийн. Тэгэхээр эргэж жил бол илүү хийж хэрэгжүүлсэн. За дэвшүүлсэн хөтөлбөр зорилтынхоо хойноос одоо ажилласан ийм одоо бүтээлч юм жил байх ёстой гэдэг ийм л одоо зорилттой байна. Тэгэхээр яг улс төрийн хүрээний өргөцлөлийг та ингэж дүгнэж байгаа гэдэг хэллээ. Нөгөө талдаа бас 2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй байя. За энэ нь бол одоо улс орны стратегийн хэмжээний одоо том шийдвэрүүдийг гаргаа явах ийм нөхцөлийг бүрдүүлнэ. Засгийн газар доктортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж ингэж ухуулж ойлгуулж ирсэн нэг талдаа тий. За яг бодит байдал дээр ингээ хэрэгжээд явсан нэг жилийг харахад бол яг тэгж улс орны үндэсний хэмжээний асуудлыг шийдэх хэмжээний ийм шийдвэрүүд парламент дээр гарсан уу? Тэ цаашдаа бид нар яг ингээд улс төржөөд яваадах юм бол энэ улс орны хөгжил чинь улмал хоцрох гээд байна шүү дээ, тийм ээ. За энэ 2 удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах үйл хэрэгт бол би өөрөө оролцсон. За их хурлын гишүүнээр ажиллаж исэн. За ингээд 3 дахь удаага одоо парламентд ажиллаж байна. Тэгэхээр өнгөрсөн парламентын 2 бүрийн эрхийн хугацаанд бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо батлахад оролцсны хувьд парламентыг одоо 126 гишүүнтэй болгосон. Дээрээс нь зөвхөн тойргоос бус энэ жагсаалтаар салбаруудын төлөөллийг оруулж ирдэг болсон. Энэ одоо шинжилгээг бол за хувь хүнийхээ хувьд бас зөв шийдвэр байсан гэж дүгнэдэг. Гэхдээ бид нар үүнийг бас бүрэн амилуулж болж чадсангүй. Парламент бол өөрөө тойргоо сонгогдох буюу ард түмний тодорхой одоо засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хуваар одоо иргэдийн саналыг авч сонгогдох. Нөгөө талаасаа жагсаалтыг бүрдүүлэхдээ бол жагсаалч өөрөө эрчим хүчний салбарын төлөөлөл, одоо эрүүл мэндийн салбарын төлөөлөл, одоо үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, шинжлэх ухааны салбарын төлөөлөл, одоо хувийн хвшил, одоо баялаг бүтээгдэхүүн төлөөлж гэдэг юм. Энэ төлөөллийг нэгтгэсэн байж парламент нөгөө олон нургалж үзэлтэй. Тэгээд аливаа зүйлийг бас олон талаас нь харж шийдэхэд энэ парламент бол маш том алхам болох ёстой. За энэ ч утгаараа зөвхөн ингээд нэг тойргоос сонгогдоогүй тухайн одоо жагсаалтаар сонгогдсон гишүүн бол тухайн салбарыг төлөөлж байгаа. Тэр салбартаа ажилласан, мэрэгсэн, боловсрал эзэмшсэн. Тэгэхээр тухайн салбарт үүсээд байгаа асуудлыг шинжлэх ухаанчаар олж харах чадвар бүхий тойргоос очоод сонгогдохоор нөгөө мэдээж улс төрийн туршлага байхгүй учраас шууд одоо тойрогтой танигдаагүй хэдий ч салбартаа зөвшөөрөгдсөн гишүүдийг оролцуулахыг л эрхэм болгож тухайн үед энэ жагсаалтыг бүрдүүлсэн. За ингээ Монгол Ардын нам бол 2024 онд үнэхээр одоо салбаруудын төлөөллийг жагсаалтанд оруулж чадсан. Гэсэн хэдий ч нөгөө парламент өөрөө улс төрчдийн одоо нэгдэл байдаг. Дээрээс нь бага ард түмэн байдаг. Тэгэхээр төрийн эрх барьж байгаа энэ бага ард түмнийг бүрдүүлж байгаа энэ парламент нь мэдээж нөгөө улс төрийн байр суурь. За тэгээд улс төрийн намын үйл хэрэгт оролцож ийсэн одоо тодорхой цаг хугацаа. Дээрээс нь өөрийн дуу хоолой, үг үзэл бодол нь нөгөө улс төрч хүний хувьд илүү их чинтэй байж тэр шийдвэрийг амилжих ёстой. Тэгэхээр бид бол энэ жагсаалтаар сонгогдсон гишүүдийг яг нэг юм салбарын асуудал руу гүнзгий оруулж бас бүрэн чадаагүй. Тэрнээс биш маш их тийм потенциал байгаа юм билээ. За би сая одоо их хурлын дараагаар томилогдсны дараа ажлын хэсгүүдэд байгуулах. За одоо яг тэр тухайн мэрэгжлийн хүмүүсийн байр суурьуудыг ингээ хууль эрх зүйн орчин сайжруулахад сонсоход бол үнэхээр тэр салбарын асуудлыг тухайн хүмүүс бол мэдж байна. Илүү шинжлэх ухаанчаар харж байна. Тэгэхээр тэдгээр жагсаалтаар сонгогдсон гишүүдийг энэ их хурлын үйл ажиллагаанд, улс төрийн үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцуулбал энэ 126 гишүүнтэй парламент бол маш зөв байжээ. Энэ жагсаалтаар сонгогдсон гишүүдийн оролцоо өндөр байвал энэ өөрөө шийдвэр байгаа болох юм байна. Амьдралд нийцэх юм байна гэж харах юм бэл.
Тийм учраас эх жилүүдэд бол энэ жагсаалтаар сонгогдсон гишүүдийг тойрог жагсаалт гэж одоо ингэж англи бий болохгүйгээр яг энэ улсын хурлын хууль батлах үйл явцад маш их тийм идэвхүүлэн оролцуулах юм системийг бол одоо хийгээд зориод сая одоо нэг 59 ажлын хэсэг байсныг буулгаад нийтдээ нэг 12 ажлын хэсгийг байгууллаа. Салбараар. За тэгээд энэ ажлын хэсгүүд өөрөө гол бодлого зангидна. Баталсан 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр байна, 5 жилийн үндсэн чиглэл байна. Энд нийц. За хууль их хурлд ороод ирэхээр түүнийг нь анхны одоо хилцүүлэг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахад тухайн бодлогыг барьж байгаа их хурлын даргын захирамжаар ажлын хэсгийг ахалж байгаа тэр ахлагчийн бодлого үйл ажиллагаатай уялдуулж зангидж ингэж баталж явбал цаашдаа бол энэ шийдвэр нь олон талын ургуулж үзэлд суурилж бас гарах юм байна гэдэг юм бол надад бол ихтгэл үнэмшил их төрж байгаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн өөрөө бол нөгөө эрх зүйн хүний хувьд за парламентын засаглалыг бол бүрэн дэмждэг. Тэгээ манайх шиг энэ дэлхийн 2 гүрний дунд оршиж байгаа улс бол сонгосон замдаа үнэнч байх ёстой. Тийм ч учраас парламентын засаглалаа илүү одоо хэрхэн одоо бэхжүүлэх үү гэдэг рүү одоо ажиллах ёстой. Үүнд энэ салбраас болоод тойргоос сонгогдсон гишүүд идэвхтэй оролцуулахад одоо боломжийг л нээж өгсөн шүү дээ. Тэгээд боломжийг нээж өгөөд эргээд тэдгээр одоо гишүүд нь өөрөө нэг оролцогч нарын төлөөлөл буюу тухайн одоо шийдвэр гарлаа ч гэсэн тухайн эрх ашигын зөрчилдөд байгаа тухайн бүлгийн сонирхол заавал шингэж идэг. Тухайн саналыг нь сонсч идэг. Тэгээ зөв арц шийдлүүдийг эргэлхийлж идэг байж ижил тэр хууль хэрэгжин. Тэрнээс хууль батлах нэг хэрэг баталчаад хууль хэрэгжихгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо анхаарахгүй бол зөвхөн ингээд нэг юм хууль боловсруулах, хуулийн төсөл санаачлалыг л идэвхжүүлээд байдаг. Тэгвэл ягаад баталсан хууль хэрэгжихгүй байгаа юм бэ? Хэрэгжихгүй байна гэдэг бол анх хууль батлагдахдаа тодорхой одоо бүлгүүдийнхээ сонирхлыг сонсоогүй, амьдралтаа нийцээгүй, дээрэс нь хүний эрхийн тодорхой зөрчилтөө, эдийн засгийн эрх чөлөө, зах зээлд одоо төрийн оролцох хумх бодлогын эсрэг байсан. Эсвэл одоо тэр улс төрийн эрх чөлөөнд юм халтай олон заалтууд хийждэг. Тэгээ амьдрал дээр очихоор ингээ хан мөрөгчдөг юм байна гэж дүгнж байна. Тийм. Тэгэхээр намрын чуулганарууд яг цаг хугацаатай төсөв мөнгөний бодлого гэдэг энэ хуулиудаа хилцдэг. Нөгөө талдаа улс төр их байсан учраас бас энэ намрын хууль чуулган бол бас маш үр бүтээл муутай байсан гэдэг дээр судлаач үгээ хэлээд байна. Нөгөө талдаа яг та улсын хурлын гишүүний хувьд зөвшөөрлийн тухай хууль болон одоо холбогдох хуулиуд өөрчлөлт оруулах хуулийн төслийг сая өргөн бариад хилцэсгийн дэмжлээ тийм ээ. Энэ хууль одоо батлагдсанараа бас яг ямар өөрчлөлтийг нийгэмд бий болох юм. Тэгээ энэ талаар бас мэдээлэл. Монгол улс хүчин төгөлдөр мөрдөгж байгаа 378 хууль дээр хиймэл оюунд суурилсан шинжилгээ хийсэн. За би өөрөө цахимын сайд байсан. За одоо хэрэг эрхлэх газар, за эдийн засгийн хөгжлийн сайд гэдэг ингээд хариуцлагатай албуудыг хашиж ирсэн. Энэ хугацаанд альва хуулийн төслийг засгийн газар боловсруулвал ямар нэгэн байдлаар үндсэн хууль зөрчсөн, эсвэл одоо хүний эрх чөлөө, тэр улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг зөрчсөн байгаа тэр үнэлэлт дүгнэлт хийх ёстой гэдэг ийм байр суурьтай байсан учраас үүнийг хиймэл оюун дээр 378 хуулийг одоо big data буюу их хөгжил болгоод хөрвүүлээд их хөгжил төр дүн шинжилгээ хийх системийг хөгжүүлсэн одоо олон хувийн хвшлийнхантай ажиллаж ирсэн. Тэгэхээр сая парламентын одоо дараагаар томилогдсны дараа энэ ажлаа эхлүүлээд парламентын мэн за дээрэс нь ди парламент дээр өнгөрсөн 7 хоногоос AI дүн шинжилгээгээ орлоо. Тэгвэл AI дүн шинжилгээгээд оронгууд Монгол улс хүчин төгөлдөр мөрдөгж байгаа бүх хуулиуд дээр ингээд дүгнэлт гарч ийн гэсэн үг. Дээрэс нь нөгөө их хурлд өргөн мэдүүлсэн байгаа хуулиуд гараад ирнэ. Одоо их хурлын гишүүдийн, засгийн газрын, одоо ерөнхийлөгчийн зүгээс. Энэ хуулиуд дээр иргэн ч гэсэн өөрөө тэр хуулийн дээр дараад орохоор AI шинжилгээ гэхээр нөгөө хүний эрхийн зөрчсөн заалтууд за зөрчилдөж болзошгүй заалтууд шууд зөрчиж байгаа заалтууд гэдэг ангиллан шууд гараад ирж байгаа. Энэ барьсан байгаа хуулийн чинь тэдгээр заалт нь хүний эрхийн зөрчиж байна. Энэ зөрчиж болзошгүй байна гэд гараад ирж байгаа. Дээрс нь зохицуултын шинж чанартай шинжилгээнүүдгээд редакцийн бүх засварыг хийж байгаа. За агуулгын хувьд одоо буруугаар ойлгож ивэл зохицуултыг хийж байгаа. Энэ чинь нэг хүн биш хиймэл оюун шинжилээд байна шүү дээ. Дээрээс нь улс төрийн эрх чөлөө үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх
гэдэг энэ үндсэн хуулиар нөгөө хүнийг төрөхөд байдаг эрхүүд байна шүү дээ. Тэгэхээр хууль гэдэг чинь өөрөө нөгөө үндсэн болон зам ёсны эрхийг хүндэтгэж явах хэрэгтэй. Тэгэхээр хүний эрхийг дээдэлдэг парламент байх. Тэр хүний эрхийг хамгаалагч нар байх чинь бидний үндсэн үүрэг шүү дээ. Тэгэхээр тэр шинжилгээнүүдийг хийдэг болоод эхэлчихээр хууль барихынхаа өмнө хуулийн төс санаач нар тэнд шинжилгээг хийлгэж. Дээрээс нь засгийн газраас хууль мэдүүлсний дараа нэгдүгээр шат дамжлага бол AI шинжилгээ хийнэ. Засгийн газар хууль барьлаа, химэл оюун дээр уншууллаа. Энэ хуулийн дээр чинь тэдэн зал зөрчилдөж байна гэвэл хуулийн буцаана гэж ийм л одоо шийдвэр гаргасан. Тэгээ одоо ингээд химэл оюун дээр түн шинжилгээ хийгээд эхэлсэн. Яг энэний эхний одоо үр дүн бол зөвшөөрөл мэдээллийн хууль байхгүй. Зах зээл дэх төрийн оролцоог бууруулах зорилгыг засгийн газар их хурлж барьдаг. Гэтэл яг хуулийн дээрээ болохоор илүү одоо нөгөө төр өмчтөө байх хэвээр. Төр одоо энэ бизнесийг өөрөө хийж ижил хариуцлагатай байна. Хувийн хвшилж чадахгүй гэдэг ийм хандлага нь орхисоор л байна. Хаасаагүй. Тэгээ зөвшөөрөл мэдээллийн хууль бол маш ол салбарын эрх мэдлийг хэмжиж байгаа л хууль байхгүй. Тэгээд нөгөө тухай засгийн газрын гишүүн байхдаа барихаар салбарын сайд нар дандаа эсэргүүцдэг байсан. Одоо нөгөө ер нь ингээд нэг сайд болчхороо насаараа байх юм шиг энэ эрх мэдэл ингээд надад мөнхөд төвлөрөх юм шиг ингээд салж чаддгүй хандлагат. Тэгэхээр энийг их хурлын даргын хувьар их хурлын гишүүнийхээ бүрийн эрхийн дагуу одоо санаачлыгээд одоо Ас суурин гаавын гишүүний ажлыг ахалж ирсэн. Ингээд заяа бол гишүүн нартай хамтраад энэ хуулийг их хурлын дарга болоод шууд өргөн мэдвэсэн. Тэгэхээр нөгөө засгийн газрын гишүүн биш учраас эрх ашиг салбарын эрх ашиг гэдэг юм байхгүй. Хааж. Тэгээд сая хил зэхсгээ дэмжиж чадлаа. Тэгэхээр 90 гаруй хууль бол зах зээл дэх төрийн оролцоо эдийн засгийн эрх хэрэгжүүлэг зөрчиж байгаа бүх хуулиудын залтууд байхгүй. Давхард л хийдлийг арилгах гэж байна гэсэн. За ингэснээрээ бол их хурлын даргын захирамжаар чөлөөлөе гэдэг санаачлагыг гаргаж байгаа. Чөлөөлөе гэдэг. Чөлөөлнө гэдэг нь болохоор бид ард түмэндээ бол гавьяа байгуул, бүтээн байгуулалт хийж том тус өргөж чадахгүй ч гэсэн чөлөөлөх ёстой. Төрийн хүн сурталыг чөлөөлөх ёстой. Тэ дээрэс нь энэ хууль давсан журмуудыг чөлөөлөх ёстой. Бид өнөөдөр нөгөө боломжийг олох ёстой. Тэгээ хууль гаргаад зохицуулах чинь гэж яагаад улам хомчдөг. Бүр үе таалахгүй. Тэгэхээр хувийн хвшлийнхаа юу гэдэг вэ гэхээр та нар одоо биднэрт нэг туслаад байгаа юм байхгүй шүү дээ, тий. Холхон л байгаад өгөөч шүү дээ. Гай болохоор одоо барыг зай болвол биднэрт илүү хэрэгтэй байна л гэдэг шүү дээ. Биднээс нэг тийм том тус үсээд байгаа хувийн хвшлчүүний иргэдэж байхгүй шүү дээ. Өглөө болгон босч ирж нэг тийм сюрприз битээ бариад бай. Ард түмнийг битээ талцуулаад янз бүрийн шүгэл хүлээгээд бай. Та нар эрх мэдлээ авсан хэрэгжүүлэх үүрэгтэй тэр ажлаа хий. Тэгэхээр өөрийнхөө зовлонг төмний зовлон болгоод тэгээд тэр зовлонгоо ард түмнэр шүглэх гээд тэгээ өөрөө шийдлийг эрэлхийлэх албан тушаалтай байж би энийг яаж шийдэх вэ гэж хүнээс асуугаад ард түмэн өөрөө та нарыг биднийг бүгдийг сонгоцсон шүү дээ бидрийг. Тэгээ та нар хийх ёстой гэдэг. Ингээд зөвшөөрөл мэдээллийн хууль бол 90 хуулийн өөрчлөлт орж байна. За нэгсэндээ бол анх зөвшөөрлийн хууль анх батлагдахад 2022 онд 1000 гаруй зөвшөөрөл байсныг 360 болгосон. Үүнээс хойш 21 зөвшөөрлийг хуулиар нэмсэн. Намайг хэрэглэхийн дарга байхад зөвшөөрлийн зөвлөлийг би ахалж байхад зөвшөөрлийн зөвлөл дүгнэлт өгдөг байхгүй юу? Хууль барихад энэ салбарт ийм зөвшөөрөл нэмэх үү? Энэ хүн суртлуу гэхээр өгөхгүй гэж дүгнэлт гаргадаг байхад тэр зөвшөөрлийн зөвлөлөөр оруулахгүйгээр хууль дагуулаад зөвшөөрөл нэмсээр байгаад 2 жилийн дотор 21 зөвшөөрөл нэмсэн. За яг 21 том бай сонсдохгүй ч болно. Гэхдээ гэрчлэгээ, магадлал итгэмжил, сертификат, бүртгэл гэдэг ийм нөгөө зөвшөөрлийг өөрөөр нэрлэлсэн гэсэн үг. Нэгэсэндээ бол нөгөө компани дэд захирал байж болохгүй гэхээр нь бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг нэрлэлждэг шиг нэрлэлждэг шиг ингээд нэрлэжгүй. Тэгсэн чинь 1000 гаруй хориглолт бий болсон. Бүр 1000 гарцсан шүү дээ. Гэрчлэгээ хамаагаад. Тэгээ энэ юу гэдэг вэ гэхээр нийслэл зөвшөөрөл өгдөг юм байна. Юу гэдэг бүртгэдэг юм байна. Тэгээд одоо нэг оёдлын цех байгуулна уу, дугуй засвар байгуулна уу, хүсэлтэд явуулд юм байна. Тэгвэл бүртгэдэг юм. Тэгээд хуулиа харахаар зөвшөөрөл биш шүү дээ. Бид нар зөв бүртгэж байгаа юм. Тэгэхээр оёдлын цех байгуулагч, дугуй засвар байгуулж байгаа хүн амьдралынхаа төлөө өөрийнхөө нэг орхиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө нэг жижиг бизнес эрхлэхээр хүсэлт явуулахаар бүртгэх хүслийг нь хариуг нь ирүүлдэг. Тэгэхээр яг эхлэхгүй л гэсэн үг. Энэ ч тийм зөвшөөрлөөс ялгаа юу? Гэрчлэгээ олгож иж эхэлнэ. Зөвшөөрөөгүй гэрчлэгээ шүү дээ гэдэг. Гэрчлэгээ өгөхгүй л эхэлдэг. Тэгэхээр ийм юм бол бүтэхгүй нэ. Харин дээрэс нь энийг ингээд хориглож ийн гэсэн үг. Дээрэс нь мэдэгдэл гэдэг тухайлан оруулж өгч байгаа. Мэдэгдэл гэдэг нь юу вэ гэхээр
Би дуу засвар ажиллуулах гэж байна гэд мэдэгдэн. Хариу ирэхгүйгээр ихэл гэж. Энгийн зөвшөөрөл рүү шилжчихээр энгийн зөвшөөрлийн гол онцлог нь 22 хоногт хариу илгээх төрийн байгууллага үүрэгтэй. Хэрвээ ирүүлээгүй бол шууд ихэл гэж. Зөвшөөрсөн тооцдог. Дээрээс нь зөвшөөрлийн хугацааг 3 жил байсыг 5 жил болгож байгаа. Ягаад тэгэхээр зөвшөөрлийг авах гэж бөө юм болдог. Авсны дараа хайчдаг. Уг нь авсны дараа явцын хяналтыг хийж иргэдийн эрүүл, аюулгүй байх тэг асуудал дээр хяналт тавьж иргэдийн эрхийг зөрчихгүй шүү дээ. Гэтэл 3 жилийн дараа тэр зөвшөөрлийг сунгах ажил нь бүр яг авж байгаа юм шиг юм болдог. Бүх бичиг баримтыг шинээр бүрдүүлнэ, нөгөө наборч ихээ барина, тэ уулз нь учрын таньдаг тал хайна. Одоо ингэ танил тал хайдаг юм систем чинь бүр хэрэгс сэтэрлээ шүү дээ. Тэгэхээр энийг нь хугацааг нь 5 жил болгож байна. Дээрээс нь зөвшөөрлийг сунгахад явцын хяналт эрсдлийн үнэлгээ хийгээд хэрвээ ямар нэгэн асуудалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бол автоматар сунгана зөвшөөрлөө. Хуулинд ингэ бичсэн. Дээрээс нь 110 зөвшөөрлийг мэрэгжлийн холбоогоор хийлгэж болохыг зөвшөөрж байгаа. Одоо хуульчтай холбоо гэхэд нөгөө гэрчлэгээ өгдөг, шалгалтаа авдаг, магадлалын итгэмжил хийдэг шүү дээ. Гэтэл хуульчдооч төрийн бас байгуулах хэрэгтэй. Энэ ажлыг чи хуучин яамны 3 хүн л хийдэг байсан шүү дээ. Одоо хуульчтай холбоо шударгаар сонгуулаа хийгээд нэгэн дарга болоо 2 жил тутам сонгоод тэр байгууллагаас сургалтаа хийж ийн, хуульчийн гэрчлэгийг өгж ийн, өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явж. Энэ шиг ийм чадамжтай мэрэгжлийн холбоодууд бий болоод эхлвэл чадaltaй хүмүүс заавал төрд орох биш мэрэгжлийн холбооны ерөнхийлөгч болъё. Мэргэжлийн холбооны өдөр зүйлд орё гэдэг сонирхол нэмэгдэх байхгүй юу? Тэгээд шударга ажиллаад. Тий. Тэгэхээр дид сайд болсноос мэргэжлийн холбооны ерөнхийлөгч болох нь илүү нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд эрх мэдлийн хувьд ч өндөр салбартаа шинжил хийгдчихсэн ийм одоо илүү хүчрхэг байна. Тэгээ ингээд ийм асуудлуудыг шийдэж байгаа. Дээрээс нь одоо нийслэл аймаг орон нутаг дүүргүүдийн нэг үйлчлэгээ эрхлэх хий зөвшөөрөл биш огт зүгээр мэдэгдэл болгож байгаа. Мэдэгдээд ихэл. Би одоо дугуй засвар ажиллуулах гэж байна гэд мэдэгдээд үйл ажиллагаа эхэл. Харин явцын хяналтаа төр сайжруулад иргэдийн аюулгүй байдлыг харж хамгаалъя. Энэ бол зөвшөөрлийн хууль бол энэ чөлөөлийн санаачлагын хиймэл оюун дээр шинжилгээсэн анхны хууль. Дээрээс нь эдийн засгийн эрх чөлөөний хууль, хөрөнгө оруулалтын хуулийг сая засгийн газар өргөн мэдүүлсэн одоо их хурлаар хэлц хэсгээ дэмжиж байна. Тэгээд ингээд хэлц хэсгээ дэмжигдвэл ингээд явна. Тэгээд ер нь бол цаашдаа илүү одоо хувийн эрх зүйн шинжилгээг хийх зорилготой л байна. Сая та дурдлаа эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг та бас эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа боловсруулсан хууль тий. Энэ хуулийн гол концепц нь юу? Тий бид нар одоо эдийн засгаад хэлхийн тулд одоо өргөжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй, дотоодын хөрөнгө оруулалт хэрэгтэй, бизнесийн таатай орчин хэрэгтэй гэдэг миний одоо сэтгүүлж болсон 10 хэдэн жилийн хугацаанд л битүү ярьлаа. Тэгээд яг бодит байдал дээр тийм болж өгөхгүй л яваад байна л дээ. Эдийн засгийн энэ асуудлыг шийдэж чадах. Эдийн засгийн эрх чөлөөний хууль бол хөрөнгө оруулалтын хуультай хамтдаж өргөн мэдүүлсэн. Би өмнө жил бол эдийн засгийн форум дээр хэлсэн. Хөрөнгө оруулалтын хуулийг их хурлаар батлуулаагүй цагт дахиж форум хийхгүй. Би эдийн засгийн форумынхан хийх тэр яг тийм байр суурь. Ягаад тэгэхээр бид их олон жил ярьлаа. Жишээ нь хөрөнгө оруулалтын орчин яагаад сайжрахгүй вэ? Тэгэхээр бид нар том хөрөнгө оруулалтын төслүүдээ гадны хөрөнгө оруулагч нарыг дандаа үргэдэг. Бид нар одоо хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд ийм тогтворгүй орчинд хэн бизнес хийх, хэн хөрөнгө оруулах гэдэг асуултыг тавьдаг. Өнөөдөр танаа засгийн газар энийг ажлыг хийчлээ гэхээр дараагийн засагчин гарч ирээд яахыг бид мэдэхгүй учраас би энд хөрөнгө оруулах хүсэхгүй байна. Энэ эрх зүйн орчин чинь доктортой юм уу? Эсвэл шинэ хууль гаргаж ирээд дахиад бид нарыг өөр шаардлага бид нар тавих юм уу гэж. Тэгэхээр жишээ нь хөрөнгө оруулалтын хуулийн дээр ихэд ялангуяа уул уурхай салбарт байгаль орчны нөлөөлийн үнэлгээг зөвхөн Монгол компани хийдэг. Одооны хуулиар хөндлөнгийн аудитыг зөвхөн Монгол компани хийдэг гэдэг юм хуультай. Гэтэл байгаль орчны нөлөөлийн үнэлгээг олон улсад зөвшөөрөгдсөн үнэлгээний компани хийж ижил энэ нөлөөллийг тогтооно шүү дээ. Тэ энэ ордоо мó хоргоо мó гэдгийг. Сая ч гэсэн тэр олон улсын олон ороно майнингийн гэрээн дээр хүртэл иргэд лаборатори байгуулж өгөөж олон улсын үнэлгээ оруулаад тэ энийг тогтоогооч гэж хэлсэн. Дээрээс нь олон компаниг нээлттэй болгоно гэхээр засаглал сайжруулна, иргэн хувьцаа эзэмшнэ. Тэгэхээр үүнийг хийхийн тулд олон улсын аудитын байгууллага л тэр аудит оруулдаг. Тэгэхгүй болохоор дотоодын юм аудит оруулж байгаа олон улс өрсөлдөх чадваргүй байхгүй. Тэрэн шиг эдийн засгийн эрх чөлөөний эрх чөлөөг зөрчиж байгаа хиймэл оюуны шинжилгээнд дээр 24 хууль заавал гарч ирсэн. Тэгээ тэр хуулиудыг хөрөнгө оруулалтын хуулиар өөрчилж байна. Дээрээс нь эдийн засгийн эрх чөлөөний хууль бол өөр юм юу юм бэ гэхээр төр
ямар салбарт бизнес эрхлэх, ямар салбарт эрхлэхгүй юм бэ гэдгийг тодорхой болгож. Жишээ нь манай одоо сэтгүүлч нарын хайртай одоо нэг хууль байна, энэ хэвлэлийн эрхчлөөний хууль. Энэ хэвлэлийн эрхчлөөний хууль олон хувцас биш ээ. Цөөхөн эдгээр заалттай. Гэхдээ энэ хууль хэвлэлийн эрхчлөөг олон жил хамгаалсан хууль байхгүй. Түүн шиг бизнесийг, эдийн засгийг олон жил хамгаалах хуулийн эдийн засгийн эрхчлөө байгаасаа гэж. Энэ хуулийг хийснээр гадны хөрөнгө оруулалтын орчин сайжраасаа. Төр ямар яманд орохгүйгээ тодорхой болгоосоо. Тэ? Гэдгийг энэ эрхчлөөний хуулиар тодорхой одоо бид нар бас тусгасан. Тийм учраас энэ хууль гарснаар бол төрийн оролцоо маш ойлгомжтой болно. За тэгэхээр парламенттай холбоотой бас нэг сонирхмоор зүйл бол альва хууль тогтоолын төслийг хэлэлцэж явахдаа улсын хурлын гишүүдийн эрц маш хангалттай. Энийг бол одоо сошиалоор маш их ярих. Нөгөө талдаа телевизээр одоо чуулганы хурдан шууд дамждаг учраас ард иргэж гисэн хараа суучдаг тий. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг та юу гэж харж байна? Цаашдаа одоо ингэ явах юм уу? Аль эсвэл ямар нэгэн зохион байгуулалтаар энэ эрс идэвхийг нэмэгдүүлэхэд бас ямар алхмууд хийх вэ? За эрх хөрөгч намын даргын хувьар бол нам дотроо. За би намынхаа удирдах зөвлөлд энэ саналаа бол хэлсэн. За 2 дугаар сард бол албан ёсны журмын батлуулна. Одоогийн 68 манай бүлгийн гишүүд парламентэд хэдэн хууль баталсан. Одоо ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргасан хэсэг. За дээрэс нь ажлын хэсэгт хэдэн ажлын хэсэгт ажилласан. Хурал зөвлөгөөнөө одоо хэр идэвхтэй байсан. Оролцоогүйгээр нь би оноож болж байгаа. Оноожуултын журам гэ баталнаа гэж их хурал дээр намын их хурал дээр бас дэвшүүлсэнтэй адилхан 68 гишүүнийхээ хувьд бол энэ оноожуулах журмаа гаргана. Ингээ 28 онд бол энэ оноожуултын системээр суйрлаад хууль батлаг, хууль батлах үйл ажиллагаанд оролцоогүй, чуулгандаа суудгүй гишүүдийг дахиж их хуралд нэр дэвшүүлэхгүй байх эрх бол байгаа. Энийг саналыг бол намын даргын хувьд илэрхийлж байгаа. За улс төрийн нам эвслүүдэд бол дарга нарт бол би энэ одоо санаачилгаа гаргана. Уриална. Одоо ардсан намын даргадч тэр хүн намын даргадч тэр иргэний зориг намын даргадч тэр эвслийн дэргүмч тэр юу гэж хэлэх вэ? Одоо бүгдээрээ хууль батлах үйл явцад оролцоогүй дээрээ дүгнэе. Та бүгд уриалж улс төрийн намуудыг парламентэд сонгогдчоод хуралдаа сууддаг, ажлын хэсэг ахалддаг, нэг хууль баталдаг, нэг хууль батлах үйл явцад оролцдог. Тэгээд ирдэггүй. Тэгээд тойргийнхын сонгогч нар дээр гарч ирээд мэдлэгээ дэвшүүлэхээр өөрөө байдаг. Нэг тойргийн хоёргдыг хүнддэг. Хууль батлах, үйл ажиллагаар хурал суух. Тэгээд парламентын гишүүний нэг тэмдэгтэй байж болохгүй. Тэ? Энийг бусад улс төрийн намуудаа уриалъя нэгт. Хоёрт бол энэ парламентын үйл явцад оролцсон, идвэх оролцоо, тэр эрс дээрэс нь тэр ажлын хэсэгт ажилласан тоо дараалал бүх зүйлийг нэг сар тутам олон нийтэд мэдээлэл. Тэгээд иргэд өөрөө хяналттай тавих хэрэгтэй. Тэ? Энд чинь биднийг ингээд чуулган дээр сууж хахад манай одоо жишээ нь тойргийн гишүүд бол 2016-оноос хойш манай нэг учрал байна уу гэж одоо харж тэ миний ярихыг сонсох гэж байр суурийг сонсох гэж харж хүлээж байгаа шүү дээ. Гэтэл ирэхгүй байхгүй. Тэр чинь гарч ирэхтэй болохоор юу гэж амлав? Бидний үндсэн ажил чинь энэ парламентын гишүүн хууль батлах үйл ажиллагаанд оролцох ёстой шүү дээ. Тэгэхээр үүн дээр бол үнэлт төгөлт хийгээд ард түмэн өөрөө сонголтоо хийх ёстой. Гэхдээ чинь 4 жил огт хурал суухгүй байчаад дахиад их хурал сонгогдно гэдээ очихоор одоо ер нь одоо жинхнээсээ сууна гэж хэлээд очиж байгаа гишүүд бас байдаг л байсан шүү дээ. Тэгэхээр үүн дээр нэг хариуцлагатай бай. Парламент үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод болгоё. Тэгээд нэг сар тутам мэдээллийг ил болгоо зарлцдаг бай. Тэгээд бусдаар бол мэдээ суун суухгүй басгийг бол тухай өөрөө шийдэл л баг л та. Тэгэхээр улс төрд олсон хүн бол одоо парламентын гишүүн болох, засгийн газрын гишүүн болох, за цаашлаа төрийн өндөр албан тушаал хасч тий улс орныхоо ирээдүйг тодорхойлж явахыг бол хүсдэг баг. Таны хувьд бол бас яг энэ 2025 оны тухайд улс төрийн нөхцөл байдлыг мэдээж хинж таахгүй тий. Харин яг тэр намын их хурал болох тий тэр моментод бас намын дарга болох энэ саналыг яаж хүлээж авч тий тухайн үед бол бас яг танд бол тийм анханасаа би одоо энэ намын дарга болох хэрэгтэй гэдэг тийм амбиц бол харагдаагүй тий. Тэгээ би бол ер нь энэ намд анх 2009 онд хэлсээд залуучдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн гэдэг тэгээд Баян зүрх дүүрэгт намын өөрийн дарга тэгээд дүүргийн намын хоороо тэргүүлэгч 12-оос 16 дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч
анхны шатанд нутгийн өрөө удирдах байгууллагад ажиллаад ингээд парламент сонгогдоод 2 удаа парламент сонгогдсныхоо дараа тэ одоо 7 дахь жил дээр анх удаа засгийн газрын гишүүн захим хөгжлийн сайд болж өмнө байнгын хороогээр ахалж явж байгаад ингээд парламент сонгуулийн дараа бас ийм үед одоо хэрэгжлэхийн дарга хийгээч гэж одоо ерөнхий сайд санал тавьж би энэ одоо өндөр их хариуцлагыг хүлээж аваа ажилласан. Дараа нь ингээд зандан шатар дараа бас энэ засгийн газрынхаа бодлого үйл ажиллагааг үргэлжлүүлэе гэдгээр бас энэ эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллах юм үүрэг хүлээл гэсэн. Би аливаа асуудлыг бол ер нь нэг тийм тухайн цаг үед надад оногдсон үүрэг хариуцлага гэж хүлээж авч ирснээс намын дарга болно гэж бол бодож байсангүй. Яг миний хувьд бол насны хувь залуу байгаач бас туршлагын хувьд бол бас анхны шатнаас нь явлаа. Бүх шатанд нь бас ажиллаж үзсэн. Их хурлд 3 удаа, засгийн газарт 3 удаа бас ажилласны хувьд, төрийн ажлын хувьд бол бас юм тулхтай аваад явахыг бол хичээж байгаа. Мэдээж намын дарга бол өөрөө нөгөө Ахмад Дунд залуу үеийн аль одоо оролцоог илүү хангаж ажиллах шаардлагатай. Манай нам бол сайн үе сольдог ийм л нам л та. Тийм учраас бас үеэ солиё, дараагийн залуу үеийнхэн энэ ажлыг авч яваасаа гэдэг утгаараа бол одоо манай үеийн дарга нар ийм шийдвэрт бас хүрсэн манай их хурлын төлөөлөгч нар ч гэсэн дэмжсэн болов гэж бодсон. Тийм маш их өндөр их хариуцлага. Тийм ч учраас одоо залуу намын даргад бол одоо туршлагатай баг хэрэгтэй. Тийм ч учраас зөвлөхүүдээж тэр намын ажил аппарат за ер нь одоо ингээд бага бол илүү туршлагатай парламентд сонгогдож ажиллаж байсан тухайн салбартаа мэргэсэн хүмүүсээр бүрдүүлэхийг хичээж байгаа. Тэгээ манай нам бол энэ Ахмад үеийнхээ сонсдог. Тэгээ дунд үеийн ачаа үржин шинэ үеийн сорилт бэрхшээл реформ шинжилгээний төлөө байдаг. Ийм л нам. Тэгээ юм чи өөрөө юм соёл тогтсон учраас нэг эрен бит дараагаа ойлгодог. Тэгээ ах эгч нарыгаа бас нэг хүндэтгэждэг. Тэгээ бас нэг аливаа зүйл дээр нэг зарчмаа барьж олон ургуул шүүслийг харж шийдвэр гаргадаг. Ийм л юм институт соёлтой л доо. Тийм учраас ардын нам бол уламжлалаа алдахгүйгээр одоо шинжилгээг хийх, уламжлал дээрээс суурилсан тийм инновац, технологи, шин зүйлийг шингээж чадаад цаашаа явбал бид бол олон удаа иргэдийнхээ ихтгэл дэмжлэгийг авна. Тэрнээс биш зөвхөн шинжил хийнэ гэдээ өнгөрснөө мартна гэж бол хязээд бод байхгүй. Тийм учраас ийм л одоо зарчмыг барьж одоо цаашдаа ажиллана. Их том ураа дэвшүүлсэн ардын нам ард түмэнд эргэж ирнэ гэж те. Тэгэхээр энэ бол нэг талаасаа дүгнэлт хийсэн үг. Ард түмнээсээ холдсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эрүүл үзэгдэл. Ард түмнээсийнхаа итгэлийг алдсан гэдгээ бас зөвшөөрж байгаагийн нэр. Цаашд яах вэ гэвэл ард түмэндээ эргэж ирэхийн тулд ард түмнийхээ итгэл дэмжлэгийг авахын тулд ард түмнийхээ алга ташлтыг авахын тулд бол биднээс бол их л одоо сорилт одоо шаардж байгаа. Тэгээд үүний төлөө одоо хичээж эх жил бол ард түмнийхээ дунд одоо эргэж ирсэн ард түмнийхээ амьдрал ахуйд ойртсон шийдвэрүүд нь одоо гарсан ийм одоо он жил байхын төлөө за эрх хөргөс намын даргын хуваар бол одоо хичээж ажиллана. За тэгэхээр ирэх одоо хаврын чуулганаар бол одоо нийгэм эдийн засгийн одоо онцгой ач холбогдолтой хуулиудаа үргэлжлүүлээд хилцэх нэ тий. Тэгэхээр яг энэ ирэх одоо 4 жилийн хугацаанд одоо улс орныг тий ямар хэмжээнд авчиж гэж зорж байна тий. Энэ талаар бас хоёлаа яриагаа өндөрлөө. Монгол улсын 5 жилийн үндсэн чиглэл бол энэ удаа анх удаа юм тоон хэмжүүртэй болгосон юм ба. Эдийн засгийн эрхчлөөгөөр одоо эхний 63-т орно. Манай улстай авилгын төсөөлийн индексээр эхний 110 байрт урагшлан жил хэдээр ахихгүй гэдэг ингээд бүгдийн индикатор тавьсан. Зорилт бол асар ойлгомжтой. Тоогоор хэмжигдсэн. Энд хүргээг бол хангалтгүй. Хүрсэн бол хангалттай. Ингэж дүгнэж байгаа. Тэгээ энийг хийхийн тулд аль салбар ямар хувь нэмрээ оруулах вэ гэдэг. Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо бид нэр зэс алтны агуулга нэмэгдэнэ л гэж тооцсон шүү дээ. Алт зэсний агуулга нэмэгдэх учраас эдийн засгийн өсөлтийг тооцсонтой адилхан тэр ажлыг засгийн газар одоо уул уурхай ям хийхгүй бол энэ өсөлт хүрэхгүй л гэсэн. Тэгэхээр ингээд тоон хэмжээр тавьчихсан. Энд хүрэхийн төлөө зорих хэрэгтэй. Дээрэс нь нийт тэнцвэржүүлсэн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 37 байсныг 30 бууруул төсвийн өрөө баталсан. Тухайн үед би эдийн засгийн сайд байсан.
Тэгээ энэ орон зайд татврын шинжилгээ, энэ орон зайд төрийн хүнд суртал бууруулах ажлуудыг хийгээд зорьсон. Тэгээ ихний ажил болгоод тэр гайлын сахимжилт хийсэн. Ямар ч байсан нэг 15 бууд суудаг энэ төр болоод ингээд хүнд суртлууд уурж. Түүнтэй адилхан энэ эдийн засгийн хэрэгжүүлэлтийн хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдээллийн хууль. За саяны одоо дампуурлын хууль, төлбөрийн чадвар хөдөлгөөний хууль, гэр бүлийн хууль, гэр бүлийн процесс гэдэг. Татвар хууль. Эдгээр чинь дандаа нэг ер нь хувийн эрх зүйн шинжилгээ. Тэгэхээр эрх хамрын чуулган бол эдийн засгийг докторжуулахын тулд энэ үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалахын тулд бид нэгт бол мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдуулах байна. За хоёрт бол энэ хувийн эрх зүйн шинжилгээ хийх. Тэгэхээр энэ эрх хамрын чуулганаар бол хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийн давхар дээдлийг арилгах гэдэг нэг том багц хууль явуулна. Дээрээс нь одоо бид иргэний хууль, иргэний процесс, компани хууль, тэр төрийн өмчт компани хууль, нийтийн өмчийн хууль тэгээд эдгээр ингээд хуулиудыг явуулж иж энэ эдийн засаг маань өөрөө тогтворч хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр хаврын чуулган бол илүү хувийн эрх зүйн шинжилгээ хийсэн ийм чуулган байх ёстой. Тэгжид цаашаа эдийн засагт бас нэг гэрэл асна л гэж одоо хүлээлттэй байна. Тэгэхээр үүн дээр бас чуулганы завсарлагын хугацаанд одоо ажиллана. Сая бас би нэг сэргийгт гэрч хүмүүж дээр тогтоол батллаа. Өрх бүр цахилгаан үйлдвэрлэж болох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тогтоол батлсан хэрэгжилтийг нь анхаарна. Мөн үнийн өсөлтөөс иргэдэд хамгаалах тухай их хурлын тогтоол гарч байгаа. Тэгэхээр энэ тогтоолыг хэрэгжилтийг хангана. Тэгээ энэ санхүүгийн салбар, банк санхүүгийн салбарын реформ руу илүү орё. Тэгэхгүй бол одоо төсвийн орлого тасарсан. За биднээс одоо үл шалтгааллах одоо экспортын бүтээгдэхүүнүүдийн үн бууж байгаа. Ийм одоо асуудлууд байна. Дээрээс нь сая бол Евразийн хэлцээр их хурлаар батлагдсан. Тэгвэл одоо уул уурхайн бус хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, шинэ гарцуудыг нэмэгдүүлэх олон жил ярьсан энэ эдийн засгийг дөрвөлжүүлэх чинь бодлогочин гол асуудал шүү дээ. Гэтэл явахгүй байгаа шалтгаан бол энэ хувийн эрх зүйн шинжилгээ хийхгүй. Нэг баахан гацаас саад тээг болсон дүрм журамтай юм хааж боосон хязгаарлсан юм хэлсэн нэг юм дотор хийчээд одоо ажил хийхээр энэ улсад чинь ажил хийх хөрөнгө оруулалт татах амьдралаа аваад явъя гэд хөдлөх гэхээр ингээд хүнд суртал нь ачаа болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ болгон дээр илүү чөлөөлтийн зарчмыг бариад л явхад бол эрхчил бол бас нэг эдийн засгийг нэг гэрэл засах шаардлагатай л гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн зочноор улсын хурлын дарга, за Монгол Ардын намын дарга Учрал оролцлоо.